Entertainment хөтөлбөр үргэлжилж байна. Тэгэхээр яг одоо та бүгдтэй зочны цаг хүрэхэд бэлэн боллоо. Миний хажууд хоёр үзэгсэлэнд бүсгүй суусан байна. Ямар учраас энэ хоёр үзэгсэлэнд бүсгүйг урьсан бэ гэвэл Риккит кино туудахгүй нээлттэй хийх гэж байгаа. Тэгэхээр энэхүү киноны талаар мэдээллийг бас авах гэж студидтэй урьсан байгаа. Ээж болсон тэр мэдрэмжээс яриагаа эхлэе гэж бодож байна. За ямар ч гэсэн ээж болоод хамгийн ихний уран бүтээл маань Риккит уран сайхны кино байлаа. Тэгээд яг тэр ээж болж байгаа мөчийг бол ер нь бол яг үгээр ингэж хэлж яг ингэж зүрлэшгүй юм байл. Ямар ч хэлээс эмэгтэй хүн болж энэ ертөнцид мэдлсэн нэг том үүргээ биелүүлсэн байх гэж бодоод байгаа. Тэгээд яг тэр ингэж төрөх хашинд хүүхдээ хаяа тэр уйлж байгаа чимээг би бол сонсоод ямар ч амар уйлсан. Яг тэр мэдрэмжээ бол яг үгээр хэлж бол мэдэхгүй юм байна. Нулимс цэглэнээд байгаа ч тийм. Хүүхдийн хадгаа яргаар. За тэгвэл цэнгэлийн хувьд хизээ ээж болох төлөвлөгөөтэй байна. За би бол ерөнхийдөө ирэх жил нэг жил юм уу жил ахсын дараа л ээж болъё гэж бодож байгаа. Өөрийнхөө төлөвлөгөөнд. Яагаад тэгэхээр өнөөдөр нөгөө нийгэмд салалт их байгаа. Би бас нэг салаал нийлээл тэгсэн амьдралд ер нь бол дургу тийм бас байхыг хүсэхгүй. Тийм учраас бол яг өөрийнхөө төлөвлөгөө ёс орол амьдрна гэж бодож байгаа. Сүүлийн үеийн саний ачнаас юу байна? Сүүлийн үед Мишель болохоор Медигийн клипэнд тоглолцсон гэд нэг бичсэн байсан тий. Энэ талаар юу вэ? За сүүлийн үеийн сая киноны зураг авалт маань ерөнхийдөө бол дуусчихлаа. Тэгээд Камертоны Медигийн клипэнд тоглосон байгаа. Тэгээ ерөнхийдөө бол бас нам гүмдүүл байгаа да уран бүтээлийн хувь дээр бол төдийлөн бас нөгөө нэг ар гэрээ ажил ихтэй байгаа учраас уран бүтээл рүүгээ тэгж чиглэж ингэж хандж бас чадахгүй байгаа. Мишэлтэй адилхан сая бол зураг авалт маань дууссан. Тэгээд одоо болохоор Монголын үндэсний олон нийтийн телевизэд Монголын нэг өдөр гэдэг амралтын хөтөлбөр байдаг. Тэр хөтөлбөрт одоо гэрээт хөтлөгчөөр ажиллахаар болсон байгаа. Монголын эцэст би 7 жил хүүхдийн нэвтрүүлэг хөтэлсэн. Хэрэв хүмүүс мэдж бол цоглог хөтөлбөр гэдэг одоо хөтөлбөрөө сайлмаа гэдэгэл одоо ч гэсэндээ жоох хүүхдүүд хөтлөөд явдаг. Киноны хувьд сарын хугацаанд зураг авсан байгаа. 2 сарын хугацаанд зураг авсан тий. Гарангийн хугацаанд. Тий. Ерөнхийдөө кинонд ямар дүр бүтээвэ? Өмнө нь тоглож исэн дүрүүдээс ямар ялгаатай байсан бэ? За энэ Риккит уран сайхны кинонд бол хулан нэртэй дүрийг бүтээлээ. Тэгээд яг дүрийн хувьд гэх юм бол тийм их адтай, сэргэлэн, тийм залтай бас жоохон залин нэг муу тал руугаа ч юм уу жоохон хитэрсэн тиймэрхүү дүрийг бүтээлээ л дээ. Тэгээ өмнө нь тоглож исэн кинонуудаас бол үзэгчид ч гэсэн үзээд ингээд эрс бүх юм нь маш ингээд өөр. Яг яг л өмнө миний бүтээжсэн дүрүүд гэх юм бол дандаа нэг тийм даруухан, илдэг, зөөлөн, төлөв мөлөв нэг тиймэрхүү дүрийг бүтээжсэн бол энэ удаад өөрийгөө жоохон задлах маягтай жоохон өөр дүрийг бүтээж өөр дүр дээр ажиллаж үзлээ. Тэг ямар ч гэсэн ингэснээрээ бас их өөрийгөө их зүйл рүү ингэж задлж өөрийгөө их нээж их зүйлийг сурсан болов гэж бас бодож байна. Тэгээ анх удаага Инедми кинон дээр ажиллаж үзсэн. Риккит кино маань өөрөө Инедми ядлын явдалт төрлийн кино байгаа. Тэгээ Инедми кинон дээр ажиллахад бол нэгдүгээрт мэрэгжлийн хүн биш, хоёрдугаарт жоохон туршлага нэлээд бол дутсан. Бас нэлээд хэцүү байсан л да. Тэгээд миний дүр бол Анар гэдэг дүр. Тэгээ нэлээд юм номын өмнө нөгөө тоглож исэн дүрүүд бол ерөнхийдөө айгүй хөдөлгөөнтэй сэргэлэн те тэгээд илүү тийм нэг хүүхэнлэгч гэдэг юм уу тийм дүрүүд байсан болвол энэ удаагийн Анар бол бүр маш номын тэгээ бүр юм мэднэшилтэй айгүй зузаан юм мэднэшилтэй төгсөн юм хоёр шүлждэг урт үстэй тэгээ хүн ингээ баг тоож нэг нүдэрэж хардггүй те ер нь бол тиймэрхүү дүрлтэй тэгээ найз нөхдийн хувьд бол жоохон тийм шовдор дууч гимээр юм шиг тэгсэн ирнэ бас нэг үг хэлэхлээр бас дандаа юм жинтэй үг хэлцдэг. Ер нь нэг тийм ухаант туулаа байдаг шүү дээ. Яг нэг тиймэрхүү үлгэрээр зөвөрлөх юм бол амтнаар зөвөрлөх юм бол яг нэг тийм ухаант туулагийн дүр дээр бол ажилласан да. Тодруулга бай. Уучлаарай танихгүй хаа. Таны үг надад маш их таалагдлаа. Дээрээс нь үнэхээр их сургамж өглөө. Энэ таны үг үү? Ахгүй чам. Онч мэрэгүү үгнээс тууцсан биш. За хата үргэлжлүүл. Би харин тань жоохон саад болчих шиг боллоо. Ер нь бол киноны гол дүр
5 бүсгүй байгаа шүү дээ тий. Нэг таньдаг байсан уу? Аль эсвэл кинон дээр уулзсан уу? Та хоёрын хувьд гэвэл Ерөөсө кино минь өмнө ер нь таарч байгаагүй. Годомжинч таарч. Тэгээд ингээ кинон дээр хамтарч ажиллаад одоо бол ер нь бол их татн харьцаатай найзууд болсон. Ер нь 5 охин маань тавуулаа ер нь бол яг нэг нэгнийгээ өмнө мэддэг ч юм уу тиймэрхүү байсаа бадамжаа бид хоёр явдаг юм бол нэг ангийн хүүхдүүд нь бол нэг няга зүгээр мэддэг хайлт иймэрхүү л байсан. Тэгээд тавуулаа кинонд нэгдэж тоглоод одоо бол тавуулаа их дотн сайхан найзууд болсон. Тэгээд яг би бол Мишелийг яг нөгөө нэг уран бүтээлч хүн гэдгээр нь бол мэддэг. Тэгтээ яг ямар хүн бэ, ямар эмэгтэй вэ гэдэг юм уу тэр талаас нь бол мэдэхгүй. Зөвхөн хүмүүсээс дам сонссон те. Мишель чи юм гэсэн одоо жишээлбэл цэнгэл чи юм гэсэн ч гэдэг юм уу хүний нэг чихэнд сонсогддог шүү дээ. Тиймэрхүү байдлуудаар бол сонсогдоод би бол яг үнийг хэлэхэд бол жоохон муугаар л боддог байсан л да Мишелийг. Нилээн юм их зантай тэгээд нэг тийм амар юм айлын эрхтэй таних охин юм байна гэж боддог байсан. Тэгээ яг ингээ кинон дээр тулаад ингээ харьцаад үзсэн чинь ерөнхийдөө нэг тийм их тийм зөөлхөн тэгээ нэг тийм ааштай юм шиг харагддаг шүү дээ. Тийм амар бас ааштай бол биш. Эсвэл надад авч чаддгүй байсан юм мэдгүй байна тэр. Гэхдээ ер нь бол одоо ингээл зүгээр хүмүүс ч гэсэндээ надад бол зөндөө олон хүн хэлжсэн аваа Мишелтэй адилхан ингээл Мишель ч гэсэн хэлдэг байсан цэнгэлтэй адилхан ингээл. Тэгээ ингээ битээр ингээ би нэг харлаар битээрт нэг тийм амар адилхан юм бол байхгүй өөр гадаа төрхөөр адилхан. Гадаа төрхөөр адилхан гэдэг байгаа байхгүй юу. Зан чанарын хувьд бол битээр шал ондоо хоёр хүн л дээ. Мишель бол намайг бодвол илүү юм зөөлхөн, илүү юм эмэгтэйлэг, найланхаа тал руугаа хайсан торог шиг. Би бол ерөөхдөө айгу тийм хатууд жоохон тийм хатуудууд илүү юм иршүүдчих юм уу зарчимч нэг тийм нэг юм хүний гэж бол чаддаггүй байхгүй юу хүнээс бондолох наваг гэсэн л дээ хүнээс өнөө гоо чаддгүй яг энэ цэнгэл шиг гэснэ юу гэдэг гэлээ цэнгэл ингээд ахаа намайг хүргээдэг гэл хүн болгоод хата намайг хүргээд өчтдөггүй гэл гуйдаг байхад цэнгэл бол ахаа би тэнд бууч тэгчих ингэчих гэж аюу ингэж хүний захирч ярьдаг шууд гуйгаад байгаа санагдаж байгаа шүү дээ чи хүмүүст бол гуйгаагүй тийм захираад байгаа юм шиг санагддаг гэдэг чсэн тэгээ Мишелийг бол өмнө ингээ муугаар дүгндэг байсан байна. Одоо ингээ буцаад бас айлын айгу сайн гэрээ эцэгтэй юм байна. Амьдралынхаа төлөө хичээж явж байгаа те залуу эмэгтэй хүн юм байна. Тэр талаас нь бол харсан л та. Тэгээ бадамжаа Жерри бит хоёрын хувьд бол өмнө нөгөө Улаанбаатар би чам таардаг олон ангитай кинонд эгчтэй хоёр болж тоолсон. Тийм болохоор ерөөхдөө би бинийгээс мэддэг байсан. За урангойг бол бас сайн мэдхгүй. Бас урангойг бас арай өөр гэж боддог байсан. Бас амьдрал дээр яг тулаад харьцаагаас арай өөр л юм байлээ л дээ. Кино зохиолыг уншаад анхаа ер нь ямар сэтгэл төрж исэн бэ? Би энийг одоо энэ дүр дээр нь ажиллачмаар байна гэдэг юм уу? Тэгж бодож исэн үү? Энэ 5 дүр маань тавуулаа өөр ингэсэн юм төлөв байдалтай, зан чанартай тийм эмэгтэйчүүд. Тэгээ ер нь тавуулан дээр нь л ажиллаж үзэх юм бол тухайн жүжигчнээс маш их тийм уран чадвар шаардлагаар тийм дүрүүд байсан л та. Тийм болохоор найруулагчийн маань оноож өгсөн дүр дээр л ямар ч гэсэн чадан ажиллана гэдэг ойлголт бол авсан байсан. Тэгээд гэхдээ би бол өөрийнхөө хувьдаа надад оногдож ирсэн тэр дүр дээр бол би өөртөө маш их баярлаад байдаг шүү дээ. Айгүй гоё хэрнээ бас нэг ингээ хүмүүс үзэхээр ямар тэнэг охин бэ, зөв охин бэ ч гэдэг юм уу. Тиймэрхүү бас ингээд хоёр өнцгөөс харж болохоор тийм дүр надад оногдсон л доо. Тэгээд дээрэс нь маш их тийм хувиралт шаардсан дүр гэж бодож байгаа. Би яг зохиолыг уншиж байгаад бол бүр би яг нөө Мишельд бас уншиж өгсөн л да. Манай найз залуу Мишелийг би яриад байна. Тэгээд энэ Мишель биш. Тэгээ нөө уншиж өгөөд ингээд чи бит хоёр ирсэн ингээ хойлоо ингээд ерөөс зогсолтгүй ингээ инээгээд те. Ингээл яг ингээл ямар тэнийг ингэж хэлэх юм дээр ямар тэнэг хүмүүсээ гэж хэлэх юм дээр хамтдаа хэлээл тэгээ явж исэн. Тэгээд яг ингээд за одоо энэ кинон тоолох уу яах уу гэхэд бол бид хоёр хоорондоо ярилцаад ер нь айгүй хөөрхөн зохиолтой юм байна. За хийц нь одоо ямар ах уу гэдгийг бол тухайн одоо хийж байгаа баг бол мэднэ. Ямар ч байсан зохиолын хувьд бол яа тэгэхээр кино гэдэг бол 1-р зохиол, 2-р зохиол, 3-р зохиол гэдэг шүү дээ. Тэгэхээр зохиол бол маш сайн учраас тоглоё гэж шийдсэн. Тэгээд харин уншиж байхдаа бол анар гэдэг тэр дүрийг ерөөсөө анзаарч би бол үнэндээ хараагүй. Надад яг үнийг хэлэхэд хулангийн дүр бол маш их таалагдсан. Тэгээ би
Ботсон л та хулн нөө жижиг мичгэн гэл тэгэхээр надад хулн би юм болов гэж бодсон аахгүй. Тэгээ Бондолахаас л за Бондолахаа би одоо аль нь юм бэ? Бондолах бол манай киноны найруулагч. Тэгээд асуу би аль нь гэсэн чинь чи аль нь гэж бодчих. Чингэнэ тэгэхээр би хулн юм бах гэж бодож штэ гэсэн чинь. Хулн чи биш штэ. Хулн Мишель гэхгүй юу? Тэгэхээр нөгөө Мишель бас орч юм өс. Тэ Мишель орж байгаа. Тэгэхээр би тэгсэн. Ямар тийм үү? Ямар сони юу гэлээ үгүй анар нь бүр амар жижигэн мичгэн гэдэг ингээ биччихсэн. Тэгэхээр би үгүй гэхдээ ахаа яг үнэндээ амьдрал дээр бол Мишель надаас арай авах юм шүү дээ гэдэгсэн байхгүй юу. Тэгсэн чинь тийм үү те. Гэхдээ яг ирэхээр чи харъя гэж байна. Тэгэл за тэгэл очиад уулзлаа. Тэгсэн чинь одоо манай киноны продюсер Тайшрах надтай уулзаад Бондолоо хоёулаа уулзаад хулан бол чам тохирохгүй зинглээ. Яа тэгэхээр чиний өөрийн нөгөө дотор ингээд характер хүн чинь өөрөө хулантай бол ямар ч төстэй чамд цаан чанар байхгүй. Анар бол аюу тийм сериосны тийм юм ингээ амар юм зарчимч ингэж боддог. Аюу юм хуурцсан юм харц марцны үед чамд бол яг тохирноо. Тэгтээ яг нөгөө гадна төрхөндөө бол чамаас шал өөр. Тэгтээ доторх хүн нь бол чамтай тодорхой хэмжээнд бол төстэй учраас чи анарыг ингээд авах хэрэгтэй гэдгсэн. Тэгээд би ингээд киноны явцад ингээд хараад исэн чинь хулан дээр би ажилласан бол яах байсан бэ гингут надад ерс төсөөлөгдөхгүй боохгүйсэн. Яа тэгэхээр Мишель тэр ингээд тултлна гэх юм уу да нэгсэн даа. Гөө яалч үнэхээр ингээд Мишель яг л Мишель хулан байх хэвээр байна. Гэхдээ нэр Мишель хулан байх хэвээр байна гэж надад бодогдсон байхгүй. Хүнд яг нөө яагаад жүжигчин өөрөө дүрээ сонгож болтгоо мэдээ би тэндээс харсан л да. Би хэрэг өөрөө дур мэдээд ч юм уу хулан болцсон байсан бол өнөөдөр бас тэ тодорхой хэмжээнд эсвэл бүр өөрийгөө алчихж байсан юм билүү мэдэхгүй шүү дээ. Олигтой хийж чадахгүй тэ алах тийм тохиолдол бас хүнд байдаг шүү дээ. Тэгээд үрээ алаад өөрийгөө ч алаад өөрхөн ч карьерийг алчих байсан тохиолдол байж болох байсан билээ. Тийм болохоор бас Бондол ахт тодорхой хэмжээнд бол баярлж байгаа. Тийм л учраас найруулагч байдаг байх. Тийм л учраас нөгөө энэ дээр болно, энэ дээр болохгүй гэдгийг хардаг байх л та. Тийм тэгээд хуланг бол бас Мишель бол сайн бүтээсэн гэж би бол бодож байгаа. Тийм яг үнэхээр тийм хүн юм шиг санагдаад байгаа. Одоо харсан ч гэсэн. Тийм хүн юм шиг. Ер нь одоо ингээд 5 бүсгүй ингээд кино тоглож байгаа шүү дээ. Тэгээд хоорондоо ер нь жоохон юм өрсөлдөөнтэй ч юм уу энэ надаас илүү гарчих вэ? Энэ дээр эндээс Мишелээс энэ ер нь авах юм байна даа ч гэдэг юм уу. Тийм үлгэр жишээ авсан зүйлүүд ер нь байгаа. Яа тэгэхээр өмнө нөгөө нэг одоо юу гэдгийг за Мишель бол нэг иймэрхүү жүжигчин байх ч гэдэм үү те Цэнгэл бол нэг иймэрхүү л байх Жэри нэг иймэрхүү л байх гэж хүн болгон өөрөө дотроо хин нэг бол тодорхой хэмжээнд бол дүгндэг штэ. Тэгээд тэр дүгнэлтээс бол би сая хэлсэнтэй Мишель бол хамаагүй илүү байсан. Тэгээд дээрэс нь мэрэгжлийн одоо ялангуяа натаа ажилласан яг манай кино 5 охин байгаа. 2 нь бол мэрэгжлийн бус, 3 нь бол мэрэгжлийн. Тэгэхээр мэрэгжлийн хүмүүс гэдэг бол яалтчгүй яг ингээд тодорхой замичааныг маш хурдан хугацаанд авдаг. Мэрэгжлийн бус хүн гэдэг чинь арай дотроо юм бол орлох галтэй айлах нөгөө хичээдэг байхгүй. Тийм мэрэгжлийн хүн бол нөгөө цаанаасаа л ингээд бүр нэг суугцсан ч юм уу нэг тийм байд юм лээ. Тэрийг бол би олж харсан. Тэгээд дээрэс нь тодорхой хэмжээнд биднээс бие биендээ аяг их тусалсан. Давхар бас мэдээж хүн л юм чинь тий би дутчихгүй юмсан тий би муу байцгүйсэн гэж хүн болгон дотроо хичээж ийсэн. Тийм ч учраас өнөөдөр тий ийм урт өстэй байсан охин өнөөдөр өсөө тайруулаад талхим өстэй болж байгаа жишээний тэр хүнээс тий яаж тэр характерыг гаргах вэ? Шал өөрөөс нь өөр хүн байхад яаж гарах вэ гэл тэр хүмүүс дотроо ямар их хичээж хөдөлмөрлөж ийсэн тий манай урангоо бид нар бүгдээрээ харсан. Тийм болохоор тодорхой хэмжээний өрсөлдөөн бол байсан. Энэ 5 охин тавуулаа дутаачгүй юмсан гэдэг бас найруулагчийн зүтгэл бас тэнд бол бас байсан. Би 5-ын хувьд ч гэсэн маш их хичээл зүтгэлтэй дүр дээрээ бүгд маш сайн ажилласан гэж бодож байгаа. Тэгээд сая Цэнгэлийн хэлдгээр манай киноны 5 гол дүрийн манай 2 нь одоо мэрэгжлийн бус 3 мэрэгжлийн гэж хэллээ шүү дээ. Гэтэ энэ одоо мэрэгжлийн ус хэрнээ мэрэгжлийн юм шиг одоо мэрэгжлийн хүмүүстэй ч одоо хөл нийлүүлж ч юм уу зэрэгцэж ч юм уу барыг мэрэгжлийн хүмүүсээс тутгааргүй илүү бараг гарахаар бас манай 2 жүжигчин маань их чадварлаг ажилласан гэж бодож байгаа. Цэнгэлийн хувьд бол бүр ялангуяа нөгөө нэг өмнө бас олон кинонд ажиллаад үзсэн их туршлагатай юу тийм хүнд нэг тийм төрлийн авьяас яг Цэнгэлд байдаг байхгүй юу. Хэрэг энэ хүн яг мэрэгчлэрээ хэрэг сурсан бол тэгээ бүр одоо намайг хол хайцсан давцсан жүжигчин байх юм билүү. Мэрэгжлийн бус хэрнээ мэрэгжлийн жүжигчтэй энэ тэнцүү жүжиглэлчин гэдэг чинь бас яг тухайн хүний чадвартай мэдрэмж гэж хэлдэг шүү дээ. Нэгсэндээ жүжигчин үнэ тийм мэдрэмжтэй. Нүний хувьд хөгжилтэй зүйлүүдээс болсон баг тийм үү? Хөгжилтэй зүйлүүдийг бас ярил. За ер нь бол тэгээ кино зураг авалтан дондор манай кино өөрөө тийм энедмийн жанрын болохоор ч тэр юм уу мэдгүй миний өмнө ажиллаж исэн кинонуудаас ингээд киноны дунд мэдээч хөгжилтэй үйл явдал болдог л та. Гэхдээ энэ киноны хувьд гэх юм бол яг зураг авалтын дундор бүр бид нар бол яг үүндээ тийм уйдах ч юм уу те зарцах ч юм уу жоохон нойр амар ядарсан ч гэсэн ингээд нойр хурж мөрсөн тийм үе
бараг байгаагүй. Аль болох ингээл ер нь инээлтэй л хөгжилтэй л яг ингээд одоо яг ингээд ярих гэхэлэр айгүй олон юм байгаад байна л та. Аль нь тэгээ ерөнхийдөө манай кино нэг тийм маазан дундаас ч юм уу бүтсэн ч юм шиг те. Тиймэрхүү кино аахгүй. Одоо ингээл яг ингээд зохиол дээр ингээл бичигдсэн маа л да. За тэр тийм их ингэн. Тэнгуут тэр чи баяжуулах хэрэгтэй болно шүү дээ. Тэгэл тэнгуут одоо жишээл үйлдэлээрээ баяжуулаад хоорондоо зүгээр ингээл яриад инээлдэл те. Зүгээр ингээл хоорондоо маазардаг шүү дээ хүмүүс. Тэгэл тэнгуут манай Жэри бүр ялангуяа тэнд ингээл цайлж маазраад тэгэл тэнгуут тэрэндээ ч бас өөр айгүй хөөрнөө бид нар дагаад инэнгүүч маацныхтай хан гэдэг нэртэй олцсон те. Хүндэт үг мек мөв нүрээд юм. Явуулж юу? Ямар ирээ? Маазаг тулгарч байгаа шээ. Тэгэл бүр нөгөөхтэй хөөрөл улам ингээл нөгөө дүрээ баяжуулаад маацраал. Тэгээ бондолах үрээс айгүй их маазардаг. Тэгээ инээдмийн кино учраас юу гэх юм инээд нөгөө нэг давмгаалаад бид нар ингээл тэр чигтээ инээгээл хэлсэн. Тэрнээс шнээх тэгэл нөгөө нэг драм кино байсан бол бас хүн болгон дотроо хүнд нөгөө тэштэй байх хэрэгтэй шүү дээ. Тэнгууд бид нар бол ерөөсөө инээдмийн кино учраас бүгдээрээ тийм хөнгөө зургандаа эрэхтэй ч гэсэн маазраал ирдэг, харихтай ч гэсэн маазраал харьдаг, баг хэрэлдэж маргалтахтай хүртэл маазарч хэрэлдэж маргалтдаг. Тийм л байсан л да. Энэ кино маань дөрүүдийн хувьд гэх юм бол бас жүжигчнээс маш их зүйл шаардсан учраас Бондола ах маань найруулагч маань дүр болгон дээр одоо жүжигчтэйгээ бүгдэнтэй нэг тулж ажиллаж исэн. Одоо чи энэ дээрээ ингэ тэг гээд тэгээ дээрэс нь маш их олон нөгөө нэг том объекттэй том сцентэй объектын хувьд маш их тийм нөгөө нэг зураач ажил ихтэй тийм бас учраас маш тийм хүнд зураг авалтууд боллоо. Тэгээ дээрэс нь манай зураг авалт ер нь бол гэхдээ би амьдралдаа хийж үзнэ гэж бодож байгаагүй зүйлүүдийг энэ зураг авалтын дундор хийсэн. Манай октодын хувьд ч гэсэн тийм байх гэж бодож байна. Жишээ нь би бол тийм аимшиг юм уухай үнэртэй тийм гахаа тэрээд бас явсан л та. Зур дуртахад тэгээ тэрнээс илүү бас аимшигтай зүйлүүд бас зураг авалтын дундор хийсэн. Тэгээ киног үзэх юм бол үзэгчд манд бас үзээд ойлгох байх гэж бодож байна. Тэгээ яг хүн болвол юу гэдэг киног үзээд ч юм уу үзэгч болвол за яхтын чи ингээл ажил штэ оо ингээл бодож байгаа. Гэтэл яг бидний ороод үзэл гахаа ямар муухай үнэртэй гэж ёо. За тэгээд тэр траншны нүхтэй. Хоёр талаа. Тэр үеийн залуу ихийг харсан юм да. Чи хараа. Муу усны нүх штэ тэр чинь. Тэгээд ингээд бас яа. Тэгээд нөгөө нэг хүүтэн ингээд усанд бороонд нороод тэгэл ингээл ерөөсөө айл болохоор нөгөө октод чинь доороос даарч болохгүй те. Тэгэл тэнгууд архиад нөгөө бие ингээл арчаалцдаг. Гэс орол. Тэгээ нөгөө ингээл шавар маавартай зууралдан тэр чинь. Тэгээ нөгөө заваа бус хуцаа дахиад өмсөөл дахиад нөгөө зураг авахуулна. Хумс бол зүгээр ингээд одоо ерөөсөө кант манд гэж зүгээр хизээч бид нар амьдрал дээр тэгж явахгүй шүү дээ. Гэтэл кинон дээр бол яг бид нар одоо ингээл бүр канттай зарим нь хумсаа хугалцсан те. Яг амьдрал дээр хүн ямар байдгүй те. Октод тийм байдал орсон тохиолдолд хизээч хумсаа бодож суухгүй шүү дээ. Яг тэр бүхнийг л яг боддоор ер нь бол харуулсан. Тэгээ тэр бүхнийг бид нар өөрөө боддоор амссан биеэрээ. Тэгээд ер нь бол амар муухайсан те. Муухай. За та хоёрын хувьд төлөвлөж байгаа зүйлүүд юу байна? 2017 онд, 2016 онд тийм ээ. Тэгээ уран бүтээлийн хувьд бол төлөвсөн уран бүтээл ч юм уу тиймэрхүү зүйл бол байхгүй. Ямар ч л байсан нөгөө нэг айлын эзэгтэй эхнэр хүн гэдэг зүйлийг одоо зүйл эмэгтэй хүн болсон учраас гэр бүл тал руугаа илүү их тийм анхаарал хандуулсан. Гэр бүлийнхаа хувьд илүү их төлөвлөгөө ихтэй байгаа. Яг уран бүтээлийн хувьд бол одоохондоо төлөвсөн юм алгаа. За 16 ямар ч гэсэн дуустал би кинонд бол дахиж тоглохгүй гэж бол бодож байгаа. Одоо арай юу гэдэг жоохон завсарлаад тэгээ 17 оноос эхлүүлээд дахиад нэг киноны саналууд орж ирэх юм бол бас харж байгаа. Зохиолыг харж байгаад ер нь бол тоглоно гэж бодож байгаа. Гэхдээ инээдмийн кино бол бас гоё юм л. Хөгжилтэй юм лээ. Бөө маацл юм лээ. Тэгээ манай нөгөө нэг уран бүтээлч манай киноны хамт олонны хувьд кино групп гэж байдаг шүү дээ. Кино группны хувьд гэх юм бол дандаа залуу хүмүүс. Дандаа нөгөө нэг бидний үеийн залуу хүмүүс байсан. Тэгээд үеийнгийн хүмүүс ч нөгөө нэг нийлээд ингээд нэг уран бүтээл дээр ажиллахаараа биднээс ч юу л ингээд инээд наргаа хөөр одоо юу гэдэг бүх зүйлэд гарч байгаа юм чинь тэгээд илүү их хамтарч ажиллахад тэр тусмаа илүү амар болчихж байгаа байхгүй юу. Үеийнхийнх болохоор ингээд ойлголцоход санал бодол зөрөхөдч тэр нөгөө нэг одоо энэ таалагдахгүй энэ таалагдчихин чи одоо ингэ тийг гэдэг ингээд ярилцахад илүү их ойлгомжтой ойлголцоход тийм амар байсан учраас кино группийн хувьд маш тийм гоё хамт олон байсан учраас кино маань ч гэсэн амжилттай дууссан гэж бодож байна. Тэгээ ер нь бол энэ 5 дүр маань 5 охин маань тавуулаа бүр тис өөр.
Ерөөсөө нэгэнтэйгээ адилхан тийм юм бол ерөөсөө хиндэн ч байхгүй гадна төрхөөрөөч тэр доторх одоо тэр зан чанараараач тэр. За тэгэл одоо юу гэдгийг хүмүүсээс гайх бахалтай хизээч амьдрал дээр ийм таван шал өөр хүн найзлаад те энэ олон юм ингээд даваад ингээд гарна гэж үдэ гэж бодох бах. Тэгтээ хизээч амьдрал дээр заримдаа байхгүй зүйлийг кинон дээр гаргаад ирэхлээр тэр бүр маш сонирхолтой те маш инээдтэй маш одоо адал явдалтай пөөх одоо үнэхээр ийм байж болдог. Тэгээ баг би тийм найзтай болох юмсан гэж бодтол. Өнөөдөр маадгүй те та нар ангитай нэг охиныг шовдрлдаг болвол буцаад тэр охиныг найзаараа авчвал бас ямар хэрэгтэй ямар гоё юм адал явдал өрнөх юм бэ ч гэдэг юм уу. Баг тийч бодтол нь манай кино бол хүмүүсийг огшоож сонирхлыг нь бол татаж чадах бах. Амьдралаа нөхөрлөлийнхаа хэм маягийг өөрчлөлтөлнө. Би бол тэгж бодож байна. За баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Тэгээд эргээд бас киноны нээлтэн дээр бүгдээрээ уулзах юм байна.